За хай. Guys. Өмнөх 7 хоногт амжаагүй дуучлаарай. Админийн ажлын өдрөөр л чадан ядан хийдэг юм шүү. Гайлгоорой. За тэгээд ер нь бөөнх юм болсон. Бодохгүй ойлгоно. Тэгээд өөрийнхөө хоолоогоор нэг удаа бичлэг хийгээд үзье гэж бодоод тэгээд ер нь нэг бичлэг хийж үзсэн. Тэгээд нэг ер нь иймэрхүү хоолой цаашаа цоцогднаа болохоор тэр хоолойны өнгө аясан жоохон дээшээ доошоо байгаа байх. За тэгээд таалагдвал лайклаа бодорой. Баярлалаа. Get ready for it. Get ready for it. Yeah, this is it. За Интер хай тэмцээний урьдчилсан шатны тоглолтын хуваар гарсан байлаа. Ялагдвал шууд хасагдах журмаар явагдах ба AFD үрцэх хэсэг байгаа. Хэсгээ шалгарсан баг нь аврах шалгаруулах лигт тоглох ба 3 Интер хайд орох боломжтой гэж Вьюга тайлбарлаж өгдөгөө. Урьдчилсан шатны тоглолт өвтөс 3-7 хоног үлджээ. Тэгээд эдний хамгийн чанга өрсөлдөгч нь Шүтоку ахсах сургууль. Өнгөрсөн жил тэд топ 8 дахь баг болсон бөгөөд энэ жил бүр болоогүй гайхамшигын бүрдийн гишүүнийг эсвэлснийг мэдэж авдаг. Кагами дотроо хамгийн сүүлдэн таарах юм даа гэж боддог. Гаднаас Рико орж ирэх ба тэрээр эхний тоглох багаас судалж байгаад иржээ. Тэгээд тэдний нэг тоглогч нь асуудал босгондэ гэсэн. Тэгээд ямар ч тач хардаа гэтэл これは муурны зураг байхан тэрэ. Рикоч дараагийнх нэгээ тартад 2 м өндөр 87 кг жинтэй Сенегазаас ирсэн солилцооны сурагч нэр нь Папа Имбайсики. Нөгөө хэдэнч Папа хин гинэ гэхэд Рико. Куроко нэг хоч өгөөдгөөч гэтэл Куроко Папа им ч аав гэж тооч өгчий л гэдэг. Папа нашиггүй годон биш өгөөд гар үлнээс урт гинэ. Дараагийн тоглох баг нь Шинкио ахсах сургууль. Өнгөрсөн жил сайн баг байгаагүй ч ганц гадаад сурагчтай болоод огт өөр төвчөнд очсон л гэдэг. Хүрэхгүй байгаа болохоор хинт зогсоод чадахгүй байгаа л гэдэг. Тоглолт 5 сарын 16-нд тэр үртэл сэрнгийнх бэлтгэлээ хийсээр эцэст нь тоглолтын өдөр ирлээ. Тэгээд би халаалтаа хийж байгаад харсан чинь Папа ирээгүй юм. Төд удалгүй хаалга мөргсөөр Папа орж ирдэг. Тэгсэн чинь тэдний багийн ахлагч нь танах Кайжуг ялсан гэж үнэнөө л гэж Хьюгагаас асуудаг. Хьюгач хөлөг тоглолт байсан гэдэг гайхамшигын бүрдэл гэж мундаг нөхдөд бишэл байж гэдэг. Хажуугаас нь Папа нүртэл гайхамшигын бүрдлийг ялах гэж намайг дуудсан юмсан. Бүр урам хугарчихсаа гэж яваад өгдөг. Тэгээд явж байхдаа нэг зүйлс тулаад доош автаад мань Куроко хийж идэв. Папач Куроко гүргэд хүүхдүүд талбай дээр байж болохгүй гэтэл тоглож гэдгийг мэдээ доош нь буулгадаг. Тэгснэ. Иймэрхүү хүүхдэд ялагдаад гайхамшигын бүрдэл гэж бүгд хүүхэж юм уу гэж явдаг. Манай эдэж өнөөхийг нь сонсчихсан инээдээ барьж яддаг. За тоглолт ихсээр Кагами Папа хоёр дундаа хүсэрдэг. Кагами хүрдэггүй. Папа дээрч бөмбөг ирж Кагами Папаг авахад Папа хуурах гэсэн чгүй шууд аваа шидэж. Дагаад Кагами ч дарах гэд үсэрдэг. Нээрээ зүрдгөөм да. Зөрүүлээд манай эдэж хоорондоо бөмбөгөө дамжуулж Хьюга 3-аас шидэл агаар дээр нь бариад авнаа. Дундуур нөгөө багийн ахлагч нь Хьюгаар үг хаяастай. Гадаад сурагч авах нь дөрөм зөрчөөг ш. Тэглэж Папараа бөмбөг дамжуулаад соноо авдаг болохоор амар шүү л гэж. Хьюгач зөрүүлээд манай ч бас байгаа шүү. Гэтэ дуудаж дадлаад авчраагүй шүү л гэдэг. Удаачгүй мань Папа ч оруулахаа болоод ихэлт юм да. Рико ч үнийг тайлбарлахдаа Кагами Папаг өөрийнх нь хэм маягаар тоглохгүй байгаа болохоор л гэдэг. Итопигийн ашигладаг арга нь юм. Рико өөрөөсөө өндөр тоглогчийг зогсоох аргыг биеэр мэдрүүлэхийн тулд Кагамиг өдөр болгон Итопитэй цуг сэтгэл хийлэгдэг байжээ. Рико шидэлтийг зогсоох нь дан ганц блок биш. Алдуужаас болдیں гэдэг. Тэгээд Кагами бүр оруулдаг шүү. Тэгээд Кагами ойлгодог. Иймэр байгаа зүйлийг нь хийлгэдэггүй. Яммаар байгаа газар зүүн явуулалгүй. Мухардалд ороод тим амар шидүүлэхгүй байвал болно гэдгийг Папа ч араараас нь бөмбөгөө алцсаар Кагамич Папа дээр очиж хоёр зүйл хэлдэг. Эхнийх нь энэ тоглолтод заавал чамайг блоксон. Хоёрт хүүхдүүд амар шүүгээд тэгсэн Куроко хүүхэд гэж дуудахаа болно л. Шинкио хариуг нь буцаагаад баригээ гаргахад Куроко гарч ирэм бөмбөгийн тасаж Кагами тохож оруулдаг. За тэгээд нэгдүгээр үеч дуусаж 8:23-аар сэрэн хожиж яв. Тэгээд Рико Курокогийн цаг хязгаартай болохоор цэвлэгийн суулгадаг. Тэр оронд харин оноогоо битгээ ортуулаарай. Папагаас өөр сайн тоглож байхгүй учраас Кагами Папаг хэрсэн авахаас шалтгаалсан гэдэг. За тэгээд тоглолт ихлээр Папа аваа шийдгийг Кагами үсгээр хүрдэггүй. Папа жинхнээсээ үсгээр шийджээ. Дараа нь Хьюга аван шийдгийг Кагами шууд л Папагийн урд нь гарч амждаг. Тэгээд бөмбөгч самбартай байгаа бохог Кагами самбараас аваа оруулдаг. Рикоч Кагамиг ажигласаар
Тэгсэн Шинкёгийнх дахиад Папа таяад Папа шидэх гээд үсрэхэд Кагами ч зүгсэрлээ. Тэгсэн Папа шидэгэ бодоод дамжуулчих уу? Нөгөө хэд нь ч гайхалтай. Дахиад Папа руу дамжуулахад Папа яагаад улам өндөр болоод байгаа юм бэ гэдэг. Курокоч Кисэгийн хэлсэн Кагами гайхамшигын бүрдэн хэмжээнд очиод өөрчлөгдөхгүй гэж бодож байна уу гэж хэлсэн үгийг боддгоо. Шинкёч 3-аас оруулаад 4-р үед 51-60 болж ойртжээ. Рикоч Куроког сүүлийн 5 минутанд гаргадаг. Куроко орж ирээ тоглох шал өөр болсон. Тэгээд Папа дээр бөмбөг ирэм Папа шидэх гээд үсрэхэд Кагами гайхамшигын бүрдэд урам угарч ийн гэсэн баха. Чи өөрийгөө хит үнэлж ин чамтай харьцуулахад тэд илүү хүчтэй тэгээд Папаг блоклдгоо. Тэгсэн тоглолтыг нь Мидорима үзсэн байдیں۔ За дараагийн тоглолтод нь Сэрэнгийн Куроко гаргацгүй 118-51-ээр хожжээ. За харин дараа нь өнгөрсөн жилийн шилдэг 16-нд багтсан довтолгоо хамгаалж сайн багтай тоглохоор үлддэг. Дахиад л Куроког гаргацгүй 71-92-оор хождгоо. Курокоч тоглох гээ байд сууж ядчихдаг. За тэгээд дараагийн тоглох баг гэсэн чинь нөгөө гадаад талбай тоглодог нөхдүүд ороод ирдیں۔ Манай хоёрыг хараа бүр шок. Тэгээд тоглолтын тур шаагаад ямартай ч 108-41-ээр Сэрэнгийн хождог. Тэгээд энэ байдлаар амархан аврах шалгаруулах лигт орчих юм биш үү чин Хьюга гинэн байна да. 10 жилийн хугацаанд Токиогоос энэ 3 баг л явдаг байжээ. Зүүн зүгийн хаан Шүтоку, баруун зүгийн хаан Сэншинкан, хойд зүгийн хаан Сейхо. Нэгдүгээр байранд солигдогч хизээч дөрөвт ордоггүй Токиогийн дээрдэшгүй хаадууд гин. Тэгээд магадгүй финад гайхамшигын бүрдсэн Мидоримаг илтгэсэн зүүн зүгийн хаан Шүтоку ахсах сургуультай тоглох байхад гэдэг. Тэгсэн удаачгүй Шүтоку ахсах сургуулийнхаа ороод ирнэ. Кагами жай зүгээр ах минт мэдчихэд ирээгээ зовцдог. Очонготой чи Мидорима Шинтаро үдэлтэй гэхэд Мидорима тий чи хинбэ гэхэд Кагами гараа өгдөг. Мидорима ч гар барих нүгэ гар барьдаг. Бараг гарын үсгээ өгöd омааш. Тэгснэ энгийнэ танилцуулбал дараа нь санахгүй байлгүй. Дээд ангийнхаа өшөөг авнаа л гин. Тэгсэн хажуугаас нь Сэрэн бицтэй. Дээд ангийнхнаасаа юу ч сонсоогүй юм уу? Өнгөрсөн жил Сэрэнгийнх бүх тоглолтонд оноогоороо трипл дүүлсэнс гэдэг. Мидорима финал таарсан ч түүх давтагдах байлгүй л гэдэг. Роко гарч ирэн тоглож үзэхгүй л бол мэдэхгүй штэ л гэмээр байгаа зүйл их байгаа ч одоо илүү ямар ч удахгүй. Тэгсээ финал түрээдэр гэж яваадаг нөө. Өнөөдөр амтгүй болохоор тоглохгүй гэж байсан ч Мидорима Курокотой уулзсан болохоор тоглолтод эхнээс нь орохоор болдог. Тэгснээ шидэлтэй алдна гэж байхгүй. Учир нь өнөөдрийн Азийн цэвхүүс бол чихнэг бавгаа гэж 2 дугаар үеийг ихсээ дудаачгүй байхад 30 онооны зөрүүтэй болжээ. Тэгсэн нэг нь тоглолтод биднийхээс нээхийг ялгаагүй ч аюу амархан харагдаад байх юм л гэдэг. Тэгтэл Хьюга алдаа байхгүй болохоор л гэдэг. Хүчирхэг сургуулиуд дамжуулах залах гүйх гэж суурь чадвар сайтай. Бас нэг өөр шалтгаан нь гарцаагүй оноо авч байгаа болохоор тэгсэн нөгөө багийн шидвэл шидэг орхидог. Үүнтэй зэрэгцэн Куроко Мидоримаг алдаж явахыг нэг чараагүй л гэдэг. Мидоримач бөмбөгөө аван шидчихээ Модорзо Такао. хаас өмнө буцаад яваад өгнө. Тэгснэ би хизээч алдаж байгаагүй л. Мидорима ч араараас нь бөмбөгөө шидэн оруулсаар 153-21-ээр хождог. Тэгсэн Сэрэнгийн өнөөдөр дахиад нэг тоглолттой байдаг. Шөвгийн 4 финал 2 нэг өдөр болох юм гинэ. Кагами ч тэгвэл Шүтокугоос өмнө дахиад нэг тоглох нэ гэтэл сүүлийн өдөр Сейхотой шөвгийн 4-т тэгээ финал Шүтокутой тоглох ба дараалаад 2 хааны эсрэг тоглоно л гэдэг. За маргаашин Кагами Куроко 2 ангитай хоолоо идэж байдаг. Тэр хоёр өчигдөр дараалаад 2 тоглолт тоглочихсон болохоор бие нэг хүндүүртэй байгаа л гэнэ. Тэгсэн гаднаас Рико хоёрыг дуудан хайрцаг өргүүлдэг. Хайрцагт нь өнгөрсөн жилийн тоглолтын бичлэг байгаа бөгөөд мэдээлэл цуглуулах гэж байгаа нь энэ үжээ. Нөгөө талд Мидорима энэ хоёроос Сейхогийн бичлэгийг үзэхээр болжээ. Тэгсэн Кагами ачуура марцчихсан буцаж ороод автал Куроко бас юм марцчихсан байж хөн тэр. Тэгсэн Рико нэг DVD мартаж явчих. Тэгээд хоёр тал Сейхогийн тоглолтыг үздэг. Сейхогийн сургуульд нь онцгой ялангуяа хөдөлгөөн Токиод хамгаалтаараа номер 1 л. Тэгсэн халдсан нөхрийг Куроко мэддэг болж таарав. Тэгсэн дунд сургуультай тоглож байсан ба тоглолт эхэлгүй үгүй юу гэсэг зогсоолсон л гэдэг. Тэгсэн тэр үед гисээ довтлогооны 24 секундтэй хэтрүүлж гэж бүгд л гисээг буруутгаж байлаа. Гисээ шууд ирчин хинбэ чамаас бол би загнуулаад байна гэхэд Цугава Томоки гэж хэлдэг. Халзаак гэж өвчтөө. Мидорима ч түүнтэй таармааргүй байна гэд шулуухан хэлчихдэг. Бичлэгч дуусаж бичлэг дээр Сейхо 71-12-оор хожиж байгаа нь харагдлаа.
Тэгсэн энэ нөхөр сэр нь боломж байхгүй мэн дөө. Финал эдэртэй таарах нь гэдэг. Сэрнгийнх ч бас бөөнөрөө энэ бичилгээг үзэх ба Рико 10-аас 9 удаа ялагдаж нэг хожлыг нь энэ удаа ачирцгаая гэнэ. Тэгсэн Кьюга нэг санаа байна гэдэг. За ингээд тоглолтын өдөр ирлээ. Тэгээд энэ хоёр нөхөр том тоглогч нэх их байхгүй нэг гэхэд Рико хамгийн том нь ахлагч нь. Тэгээд холбон тоглогч хоёр нь багийнхаа цөмөл гэдэг. Гэсэн өглөөний турхайг хадж явах ба Мидорима хавч Куроко хумхын урдтай. Тэгсэн өнөөдөр хавчид бол шилдэг өдөр нь хумхад хамгийн азгүй өдөр нь байдаг. За Сэрэнгийн хувцас солих өрөөнд Рико сэтгэлийг нь дэмжих гээд өнөөдрийн язгууд хатар дээр ч үнсэж өгье гэтэл нэг л бодж өгдөггүй. Тэгснээ шууд амаа татаад озгтойхон байгаа ч өнгөрсөн жилийн хариуг авахгүй мó гэж л орилдог. Мөн Кьюга 1-р ангийнханд гэж хэлэхэд Сэйхо хүчтэй өнгөрсөн жил ядагчхаа сагс тоглох дургүй болж бүр бойцох шахсан. Яасан ч өнгөрсөн жилийнх шиг зүйл тохиолдохгүй ялцгаая гээд гардаг. Тэгээд гартад Куроко Кагамигаас сагсыг үдсэн ядаж байсан удаа байгаа юу гэхэд Кагами өгүүлнэ. Харин Куроко надад бол байгаа. Шалтгаан нь өөрч мэдрэмж нь адилхан. Дуртай зүйлээ үдсэн ядах нь их хэцүү. Дээд ангийнхны хувьд өнгөрсөнд нь үлдээх чухал тоглолтол гэдэг. За тоглолтож эхэллээ. Гэсээ тэр хоёр уух юм аваад ортол 12 тийгэр сэрэн хожигдож байдаг. Кагами Хазакаас мустарч чаддаггүй. Изуки ирэн Кагамиас бөмбөг аванд ортолцоход ахлагч нь ирд давдаг. Тэгсэн энэ нөхөр сэрэн ихэндээ тааруу Кагамис төрүүл хүзгүй бол түүнгүүгээр тоглолтын хэмжээ олж чадахгүй гэж ярьдаг. Тэгсэн Сэйхогийн нэг нөхөр нь Хазак хоёр дахь хагасаас өмнө битгий ядарчгаараа гэхэд Хазак сүрхийн нөхөр биш байна уу гэх. Кагами ч үнийг нь сонсцоход довтлогооны алдаа гаргадаг. Ингээд Кагамигийн хоёр дахь алдаа нь болж байгаа юм байна. Дараа нь Изуки бөмбөгөө Куроко руу дамжуулахад цус хүн байхгүй учраас Куроко бөмбөгөө барьж авна. Гэтэл Рико нэг зүйл анзаардаг. Сэйхогийн хамгаалалт нь хүн хүний авдаг ба зүгээр ч нэг авахгүй тоглолтын турш авч дарамт үзүүлдэг л гэнэ. Гэсэн хамгаалалт сайн ч гэлээ эцсийн хүртэл тэсэхгүй штэ гэдэг. Сэрэнч завсарлага аван Рико тэд хуучны тулааны урлагийн арга ашиглаж байна гэдэг. Гэсэн Кагамигийн үзүүлж байгааг хараад агаар. Рикоч тэрийн тайлбарлахдаа Намба гүйст гих арга байдаг. Тэр нь яадаг вэ гэхээр хүмүүс гүгтээ хөл гарна эсрэг чиглэл төдөлдөг бол Намба нь хөл гарна хуг хөдөлгөөийг хэлдэг л гэнэ. Ингэж гүйснээр биеийн ачааллыг бууруулж энерги баг зарцуулдаг л гэнэ шүү. Өөр олон төрлийн хөдөлгөөн ашиглаж байна. Тэглээгээд нисэж бариад байгаа юм байхгүй. Ажилхан сурагч эмчин гэсээр тоглолт дахин эхэллээ. Тэгтэл Кагами Изуки дээр очин над руу бөмбөгөө дамжуулаач л гэдэг. За Кагами дээр ч бөмбөг ирлээ. Кагами ч эцэст нэг юм хуурч харам Курокогийн хэлсэн. Энэ тоглолтод заавал ялмаар гэсэн үгийг бодож оруулдаг. Тэдний хажуу Шутоку тоглож байдаг ба Мидорима дараалж 3 оруулцгаас хэлгийн суудаг. Шутоку ч хожих нь бол тодорхой юм байна. За дахиад манай ид дээр ирж Сэйхогийн бөмбөгөө маш уртай дамжуулсаар сүүлд нь халдааг шийдэхэд Кагами дарах гэж байгаад алдаа гарган 3 алдаагаа гаргажээ. Зан ганц хамгаалалт гисдэггүй довцгоон ч бас онцгой. Сэйхо гайхалтай баг биш ч гэлээ мэрэгжилтнүүдийн баг гэж тайлбарладаг. Халзаак ч оноогоо харан явж байгаа Куроког орчин өргөчдөг. Тэгснэ хинбэ тоглолтод байсан мүү гэ гайхаад асуудаг Куроко. Куроко Тэцуя гэдэг тоглолтод байсан гэж энэгчгүй хариулдаг. Тэгсэн Халзаак ч өнгөрсөн жил манай баг танай багаас ихний агалт 20 оноогоор илүү байсан гэж хэлээ. Би болохоор 30 болгоё гэж бодож байгаа. Би сэтгэлээр унаараа гэж яваад өгдөг. Хариуд нь Куроко сэтгэлээр унахгүй хичээнэ гэж өгдөг. Изуки бөмбөгтэй байх ба шалдаар дамжуулсан Куроко гарч ирэн бөмбөгийг дамжуулснаар оноо авч чаддаг. Тэгсэн Сэйхогийнх юу болчихвоо гэд гайхастай бөмбөгөө дамжуулсан. Тэгсэн сүүлд нь холбон тоглогч нь Изукиг хууран шидгүйдэн Кагами ирж даран Сэрэнгийнх сэргэж эхэллээ. Оноо ч ойртож 16-19 боллоо. Халзаак бөмбөгөө аваад явах гэтэл Куроко ирж бөмбөгийг нь хатхан бөмбөгийг Кагами авч Кьюга руу дамжуулж Кьюга чидэн оруулдаг. Ингээд ихний үе тэнцээгээр дууссан. Рикоч Кагамид алдаа чи ихтэй байна гэж нэг хэлж аваад дараагийн үе эхэлв. Сэйхогийн хамгаалалт жилүү нарийн болж эхэллээ. Тэгсэн Кагами Курокотой нийлэн Халзаакаас мустарч ахлагчийн нөхөд ирэхэд дахин Куроко руу дамжуулан бөмбөгөө аван тогож орууллаа. Тэгсэн Кагами 2 дугаар үе гэхэд арай л хүлрөөд байлаа. Халзаакч Кагамигийн хүлэрж байгааг хараад оржинтой инээгээстэй. Холбон тоглогч нь ирээд
чич бүр садист юм да гэдэг хандлаа. Тэдний усалж байгаа нь гайхалтай ч оноо авж байгаа нь ганцхан тэр шүү дээ гэдэг. Хьюгач бөмбөгөө зазан Кагами руу дамжуулсахад Хавзаачин Кагамиг нэг сүртэй хамгаалахаа болчихов. Кагами чууд тохоод оруулахыг гээд үсэртэл Хавзаак унаж довтолгооны алдаа боллоо. Кагами ингээд 4 алдаатай болчихов. Рико ч солилцоо хийхээр болдог. Тэгсэн Кагами дахиж алдаа гаргахгүй гэдэг Хьюга хоёулангийн сэлгээрөө суулганаад анхнаасаа ихний агаас үгтэд тоглоулахыг төлөвлөсөн байжээ. Яагаад гэсэн чинь Мидоримаг ясахын тулд л гэдэг. Кагами ч эсэргүүцэхэд Куроко хэлснээр нь хийя. Би тэдэнд итгэж юм гэх. Ингээд тэр хоёр сууж оронд нь энэ хоёр орж ирлээ. Хавзаак Хьюгагийн хажууд очив. Хайр юм аа. За яах вэ гэтэл Хьюга жижигтэй үгэлж өгөх юм аа мó батлаанчаа. Одооноос дээд ангийнхантайгаа яаж харьцах заагаад үгүй хавсан юм гэх. Хьюгач бөмбөгтэй оролт хийж байгаа болоод хоёрыг өөртөө татан Митобе руу дамжуулж Митобе шууд тохиж оруулдаг. Тэгээ буцаж байтал Сейхогийн ахлагчийн нэрэн сая яриагч нь сонсцсон. Шитокуг язахын тулд биднийг басж байна уу гэдэг Хьюга байдаг л яриа штэ. Энэ бол бидний өвшөө авс. Доод ангийнхныхаа ачаар хожиход өнгөж болохгүй штэ гэдэг. За тэгээ Сейхогийнх довтолж байхыг Хьюга ч блок хийж мэйгээ. Митобе ч дадалж шидэж оруулж морозаад. Тэгсэн Сейхогийн ахлагч нь өнгөрсөн жил байгаагүй штгээд шинээр сурсныг нь олж мэддэг. Сейхогийн холбогч нь үртэл хозоос татлаж оруулдаг. Зүрүүзээ Сэрингийнх ч оноо авсаар. Сэрингийнх энэ хавраас Куроко Кагами хоёр дээр тулгуурсан багаа үүсгэсэн учраас одоо ч хөгжиж байгаа. Хьюга 3-аас шидэж Митобе давталтай шиддэг. Тэр хоёр дээр тулгуурсан өөр нэг довтолгооны хөлбөр нь тэдний 1 жилийн хөдөлмөр гэдгийг мэдж авнаа. Бас нэг зүйлс нь Сэрингийн гол тоглогч нь түүний аваад байсан тоглогч гэдгийг мэдэж авдаг. Тэгтэл гисээ хажуугаас нь ахлагч нь биш юм уу гэтэл Хьюга бод сэтгэлийн цөмөн харин тэр өөр нэг нүдтэй байхад гэдэг. Рико Изуки бүрэгдийн нүдтэй. Спортсыг биш ч гэлээ толгой дотроо харах хүнсгөө өөрчилж чаддаг. Харах хүнсгөө өөрчилснөөр тамтайг тэр чигт нь харж чаддаг л юм шүү. Бүгд тусын онцгой чадвартай гэдэг. Тэгсэн Когане Цучида хоёрын чадвар нь юу вэ гэтэл Рико. Когане хаанаас ч хамаагүй шид. Гэхдээ ордоггүй л гэнэ. Харин Цучида самбраас авахтаа сайн гэ Когане руу дахиад таахад дахиад л алдчихж байгаа юм чинь. За 4-р үе ихэд 49-54-ээр Сейхо хожиж байлаа. Цучида бөмбөгөө булаасгуулж бөмбөг гарах гэж байхыг Когане бөмбөгийг нь тавцгаа цаашаа унаад өгдөг. Рико ч нэг үзчихгээд тархинд орхичиж сэлгээ хийхээс гэдэг. Тэгсэн Кагами орыг гэтэл Куроко чи 4 алдаатай байгаа. Айгүй бол дахиад алдаа хийгээ хөөгдөж магадгүй гэж Куроко орохоор үлдгөө. Тэгээд ороод ирсэн чинь Хавзаак ч дээд ангийнхан чинь найдваргүй юм да. Та хоёрыг гаргахгүй л гээд байсан гэж Куроко. Би гаргаач гэж гуйсан юм гээд Куроко Хавзаакаас мустарч Хьюга руу дамжиж Хьюгач оруулдаг. Гэтэл Сейхогийн ахлагч нь Курокогийн дамжуулалтаас илүү хамгаалалтыг минь нэвтсчихлээ л гэж гайхдаг. Удаачгүй Хьюгач бөмбөгийн тасалж Куроко руу дамжуулж Курокоч дамжуулж гол оруулдаг. Сейхогийн дасгалжуулагч биднийг мэдчихлээ. Анх удаагаа л юм зүйл болж юм. Тэгээд тайлбарлахдаа биднийг мэрэгжлийн болгон гэдэг нь зуршилтай болгохыг хэлнэ. Энгийн хүмүүс гүүх үедээ гүүгж байгаа тал руугаа хүлээ тавьдаг бол Сейхогийн гүүхээсээ өмнө гүүгж байгаа тал руугаа хүлээ харуулдаг гэнэ. Тэгээд тэр зуршлыг нь мэдчихвэл дараагийн хөдөлгөөний таа чадна гэд дээд ангийнх нь өдийг хүртэл суралцж ирсэн байдаг. Тэгсэн бодсноос нь илүү хэцүү байсан ч гэлээ хоёр дахь хагасаас учрыг нь олж хэлсэн байдаг. Тэгсэн чинь Кагами анх удаага хажуугаас нь Куроко харж байгаа нь нэмж мундаг юмаа гэж бодохдоо зэрэгцэн Сэринч бүр гүйцэд 1 оноогоор илүү гарнаа. Цаг давчуу болж байхад Сейхогийн ахлагч хоёрын дээгүүр тохон оруулдаг. Сейхогийн идэж хүн маш сайн авч байлаа. Изуки бөмбөгтэй байхад Митобе ирж хан тавьснаар Изукиээс суларч Куроко руу дамжуулдаг. Куроко ч яг дамжуулах гэж байхад Хавзаак гараад ирнэ. Хьюга оруулснаар 73-71-ээр Сэрэн хожно. Хавзаак ч өнгөрсөн жил яаж чадаагүй юм бэ? Яаж ч утсан бид хүчтэй байхад гээ хэлэхэд ахлагч нь ирд боловсон. Хүчтэй нь явдгүй. Ялсан нь хүчтэй байд юм шиг. Рико зөөсөх гэж байхад Хьюга ирснэ. Уйлах болоогүй байна. Дараагийн тоглолтод явсны дараа уйлаарай гэж. Нөгөө талд ч тоглолт дуусаж Шүдоку 113-38-аар дууссан байдаг. За тэгээд Сэрингийнх дараагийн тоглолт хүртэл амран
хичээн өгч Рико массаж хийж байлаа. Тэгсэн Куроко 0 орчход ирэхийг Когоня бас орё гэж хөг явдаг. Тэгсэн Шутокугийн энэ нөхөр Куроког орж иргүү гэж мэндэлж бариад гараад яваад өгнө. Тэрийн Когоны харж Куроког анзаарчихсаа гэд ихэд гайхав. За тоглолтыг ихэд 10 минут үзэж 2 баг 2-оо хувцас солих өрөөнөөсөө гарлаа. Тоглолтын өмнө Шутокугийн ахсагч нь серийн энэ үртэл явна гэж бодсонгүй. Гэхдээ юу ч өөрчлөгдөхгүй. Дайсан барч бай, туулаач бай, арсангийн хийх зүйл цоор ганц. Бүх хүчээрээ ботны хэрэгцгээе гэдэг. Тэгсэн гişүүг ядарч өгсөө. Өглөөнөөс хойш нэг л таагүй байна. Дараалаад 2 хаантаа тоглоод одоо ганцхан тоглож. Их зүйлдээ төвдрөө ялцгаая гэнэ. За ингээд тоглолтож ихэвлээ. Голдоо үсрэхэд сэрэнгийн хавдаг. Тэгээд Идзуки дээр бөмбөг ирэхэд ямар ч суулцаа байдаггүй. Тэдгийнээс нь 50 тоглох хэдрэгко. Хүчтэй өрсөлдөгчийнхөө хэмзэг даган тоглолтын удирдлагыг хүч байгаатай ялгаагүй. Шууд л мэдчихсэх хэрэгтэй гэдэг. Шутокугийн бөмбөгийг авч давтсахад Хьюган шивсэн бөмбөгт нэлснээр ордог. 2 баг 2-оо орохгүй байсаар цагс нь 40 минут бөгөөд 10 минутаар 4 үе тоглолдог. Тоглолтын урсгал 3 удаа зодогддог. Гэхдээ нэг нь тоглолтын урсгалыг авсан магаас тухайн үе дээр нь буцааж авахыг хэцүү л гэж тайлбар. Тэгээд эхний оноог авсан баг нь эхний үе дээр ялна гэж боддог. Тэр үе Шутоку сөрөг довтолцоонд орох ба довтолж байгаад хойш нь Мидорима руу дамжуулдаг. Мидорима жижигээ буцаж байхад Куроко Кагамиг гүйж байгаарай гэж хэлээд яваад өгдөг. Бөмбөгч орж 3-0 удсан. Тэгсэн чинь Куроко шууд бөмбөг аваа. Шууд л хариуг нь барив. Та нар ч бас төвчээртэй юм аа. За тэгээд энэ үртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. За ямар тач баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр хоолоогоороо ярих нь яах нь байцаас олно. Халагдвал лайк лопатаарай. За тэгээд дараа 7 хоногт дахин уулзлаа. Баярлалаа. Бай.